Сэнэглизээс бэлтгэн өргөдөг бизнес эргэлт нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт Sky Bar-ын үүсгэн байгуулагч Баяр Магнатай бизнесийн орчин болон түүний бизнесийн туршлагын талаар хуваалцах болно. Урилга улаасан нь баярлалаа. Ер нь нойрын өдрүүдэд юун дээр төвлөрч ажиллаж байна? Яг уртгаал хийж байна да. Одоо чи одоо 2 жил фитнесийн бизнес руу өмнө 2 жилийн өмнө орсон. Тэгэл яг тэрийгээ хийгээл дуртай юм аяг л байж байна. Ашиг орлогыг нэг тавьсангүй, хобби сонирхлаа нэг тавиал тэгэл дуртай ямаараа мөнгө олж амьдрна гэдэг шиг газ жаргалтай зүйл байдаггүй гэж боддоо шүү дээ. Та уул нь бол одоо урлаг соёлын хүн анх дуурийн дуучнаар соёлын их сургуулийг төгсөж исэн. Гэхдээ яагаад бизнесийн салбар руу хүл тавих болов? Уул нь бусдын адилаар сургуулаа төгсөөл одоо урлаг соёлын ажлаа хийгээл яг сонголт бас байсан баг. Байсан. Миний урлагт исэн хамгийн том нэмэр тэр салбараас зайлж өгсөн явдал гэж яддаг шүү дээ. Намайг төгсөж явах үед Монгол улсад 54 шиг дуурийн дууч нэг жил төгсөжсэн байхгүй. Монгол улс нэгд дуурийн театртай. Тэгээ 54 шиг дуурийн дуучнаар Монгол улс ямар дээ гэж би бодож исэн тохой дээ. Тэгээд за би яг хуу сайн байсан уу байсан гэхдээ ер нь урд нь байдаг биш ард нь байдаг хүн байвал илүү гоё байх юм болоо гэж бодсон хүүхэд байхдаа. Тэгээ тэр үед чи Монголд нэг тийм продюсер гэдэг чиглэлийн ажил хийдэг хүмүүс айгүй ховор байсан. Тэгээд урлагийг бизнестэй холбоол яах юм бэ гэж бодох юм бол продюсер гэдэг салбар угаасаа гой шин том салбар байсан. Гэхдээ юу нэг жоох хөхөд продюсер болно гэж байхгүй шүү дээ. Тэгээд найзуудтайгаа нэлээд студ байгуулж исэн. Тэгээд тэр маань ч гэсэн ер нь бол одоо хүртэл ажиллаж байгаа. Ер нь бол яг ингээд ранклах юм бол Монголдо топ түвшинд явж исэн үеуд ч байгаа. Гэхдээ одоо ч гэсэн нэг тийм муу ажиллаагүй сайн явж байгаа л гэж боддتي. Тэгээд тэр ч гэсэн миний ингээд дуртай зүйлээрээ амьдрах гэдгийг ер нь би хүүхд байхасаа л эхлээд дуртай зүйлээрээ мөнгө олж амьдэрсэн. Одоо дуулдаг гэдгээрээ ч гэсэн би одооний хүмүүсийн халтуур гэж яриад одоо шинэ жилийн сезоны үеэр хөтлөгч хийдэг, дууч хийдэг тэр зүйлийг би 18 настайгаас л эхэлж исэн. 2008 онд би 26 сая төгрөг хийжсэн. Хүүхд оюутан байхдаа тэр миний одоо мартагдчихгүй одоо урлагийн хай карьер гэх юм уу. Бизнесийн нэвтрүүлэг болохоор тэр тухай ярьж байгаа шүү. Тэгээд студ байгуулад дуртай байсан болохоор тэрүүгээрээ мөнгө олж 17 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд 2 жилийн өмнөөс фитнес их дуртай болохоор фитнес клуб байгуулсан. Одоо ингээд 2 салбартай. Тэгээд одоо нарийд цэнгэж шоудах дуртай болохоор нэг стандартын шаардлага хангасан гоё баартай болъё гэж бодсон. Тэгээд тэрийг одоо нээлттэй их чинь яг хөө засал масал бүх юм нь болцсон. Энэ гоё цаг үед өрсөлдөөнд орохын тулд яг өөрийнхөө сэтгэлд тулцсан гоё зүйл хийж ээж л өрсөлдөөнд орохгүй бол байдаг л нэг булангийн лаунч шиг юм байх юм бол тэр бол миний хийх зүйл биш. Хамгийн гоё нь байж ээж л ер нь өрсөлдөөнд орё гэдэг тийм амбицтай орын салбар руу орж байна да. Тэгэхээр жижигхэн л дээ. Яг зүгээр энэ ресторан баарны салбар руу ороход нөлөөсөн зүйл гэх юм бол ингээ гадны орнуудаар явж байхаар ер нь чиг хандлага нь ингээ жижигхэн одоо night club-ууд нь том баха болсон жижигхэн баарнуудад өөр өөрсдийн гэсэн чиглэлтэй тэрэнд нь хүмүүс ингээд амар гоё зорж ирээд жижигхэн газрыг пиг дүүргээдсэн байхгүй. Тэгээд Монгол ч гэсэн ер нь ингэж өгч хэвээр байна да гэж бодоол яваад дэгс. Тэгээд энэ баараа нээсэн. Тэгээд одоо яг засалч юм л дахиад нэг эдит хийх юмнууд байгаа да. Тэрийг тултлан гоё хийчихэл нэ. Ер нь ондоо багтаах. Багтана. Эх 7 хоног өсөлж байгаа. 2008 онд TJ Entertainment-ийг үүсгэн байгуулсан санагдаж байна зүг үү? Тийм зүг. Тэгэхээр энэ хугацаанд хүмүүсийн хамгийн сайн мэддгээр гаргасан одоо вайрал болсон уран бүтээлүүд нь ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ? Нэг ширхэг уран бүтээлийг бид урдмаар байна. 2011-ээс 17 оны хоорондох тэр 6 жилд ер нь Монгол улсад хит болжсэн бүх дууны клипийг хийсэн. Бах. Би зүгээр тийг саагах дуртай. Тэгээд Монголд одоо топ зэрэглэлийн артистуудтай хамтарч ажиллаж үзээгүй хүмүүс байхгүй. Дөрийн сойрхол болдоос ахуулал тий. Камертаа хамтлагийг 10 жилдгаараа уран бүтээл хийхгүй байжгаад 10 жилийн дараа нэгдээд хийсэн хамгийн анхны клипийн тийжсэн. Тэгээд ер нь хипхопчдын дуун дээр хүртэл гардаг штэ. Тийжгээр хийлгсэн клип байх юм бол тэр нод болдог молдог гэдэг аим ч юм уу тийм байдаг байсан шүү дээ. Тэгээ тийм сайхан онцгойуд бас байдаг авдаг. Одоо тэгтээ үйл ажиллагаа үргэлжилж байгаа тийм. Нима гэд найз бит 250 явахгүй 50% эзэмшигчэд тэгээд найз маань ажиллаж байгаа. Би бол хаяа очино тэгэл хөвчлэн ажилд оролцож амжихгүй л байна. Шинэ юмнуудад анхаарад.
хамтдаа байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар монголчуудыг хоорондоо муудад саллаагүй. 2 жилийн өмнөөс фитнесийн яг энэ салбар руу орсон. Гэхдээ та бол өөрөө хуваараа яг одоо фитнесээр хичээллээд олон жил болж байгаа бах тий. Одоо 12 дахь жилдээ явж байна. Манай эртний өмнөх гэдэг шиг ковидын өмнөх ба хойдох үе гэж одоо ер нь бизнесийн салбарт бол баг хүмүүсийн амьдралд ч гэсэн тийм нөлөөтэй шүү дээ. Ковидын үеэр бизнес зогссон ер нь бол хин өчний үеэр реклам хийлгээл, клип хийлгээл байж байгаа хөв. Тэгээ бүгдээрээ гэртээ хоригдчихсэн шүү дээ. Фитнес клуб ажиллаж исэн үеуд байдаг. Тэгээд тэр үеэр миний явдаг байсан фитнесийн захирал найз манд хэлсэн. Магна чи хувийн коуч хийх юм бол амар сайн чадна шүү дээ. Чи яриа хэлний баялаг сайтай хүнд ойлгуулахтай сайн юм чинь хүмүүст ингээд хувийн дасгалжуулагч хийх юм бол чи амжилт олно доо гэхээр доо гэж талгаад орж ирээ. Тэгээ би фэйсбુક дээр бичсэн аахгүй. За би хувийн дасгалжуулагч хийлээ шүү. Өлсөд байна гэд. Тэгсэн чинь надад 4 сарын дотор 80 эмэгтэй ирсэн. Эмэгтэй гэж аашгүй. Тэгээд би болох юм байна. Өөр ингэсэн хувийн клубтай болох хэрэгтэй байна гэдэг. Төмөр замд бар 86 клуб ковидын дараа байгуулсан. Ковидын дараа ч 2 жил өмнө. Тэгээд тэрийгээ 100 айгуу гоё ажиллаулаад менежмент энэ төр айгуу фрэш байгаад тэ олон үйлчлэгээ шинээр нэвтрүүлээд явуулсан чинь баг тэнгэрээс санал тавиад маад нэг гоё юм ба танах менежментийг аваач гэдэг. Тэгэлгүй яах вэ гэдэг. Тэгээ манай 2 дахь салбар энд. Манай энд ч юм айгуу гоё шүү дээ. Ингээд вив айгуу гоё. Тэгээд хөөрөмжн сайтай. Ер нь наашаа ирээд нэг хийцэн юм бол банга хийхээр өөр газар баг хэмэргүй санагдахаар тийм донтолдог юм манайх. Ер нь одоо сүүлийн жилүүдэд яг уу нийгмийн сэтгэл зүй өөрөө дасгал хөдөлгөөн, хүний амьдралын одоо дадал зуршил, фитнес гэдэг зүйл юм байх ёстой байна гэдэг зүйлийг бол сүүлийн жилүүдэд илүүтэй хүмүүс ойлгож байна гэж харж байгаа. Тэр ч утгаараа маш олон фитнесүүд байгаа тий. Одоо орон сууцны хороол болгоны доор л 1-2 фитнес байна штэ. Тэгэхээр энэ дундаас тэр ялгарлыг яаж гаргаж ирэх ёстой вэ? Яаж хүмүүсийг нэг удаа ирээд байнга ирдэг үйлчлэгч нь байж болох тэр ялгарлыг яаж юу гаргах ёстой? Яг зөв. Энэ нэг сошиал орчны хөгжил байгаа шүү дээ. Одоо Instagram ч юм уу, Facebook ч юм уу тэрэн дээр ингээд стори, рил оруулдаг, зураг постлдог эдгэр чинь болохоор нөгөө гоё флекс болж байгаа хүмүүст те. Биеийн тамираар хичээлдэг, фитнесээр хичээлдэг хүмүүс ийм гоё байдаг юм байна гэдгийг ингээд сурталчилсны үндсэн дээрээс тэр лөө орох хүмүүс маш ихссэн нэгдүгээрт. Хоёрдугаар ч энгийн илүүдэл нөх хөдөлгөөний дутагдал гэдэг зүйл чинь фитнесүүдийг олон болгох шалтгаан болсон гэж хардаг. Тэгээ байр болгоны доор фитнес клуб байх нь зөв. Хүн болгон хамгийн ойрхон байгаа жимдээ явах хэрэгтэй. Тэрийг бол би заавал манад яваарай гэж уриалдаг. Ерөнхийдөө фитнест яваарай л гэж уриалдаг дандаа. Тэгээд миний эхний хийсэн фитнес клуб юугаараа ялгаатай байсан бэ гэхээр нэгдүгээр хүүхэд харах үйлчлэгээд хүүхдийн өрөөтэй байсан тоглоомоор дүүрсэн тийм зөөлөн өрөө тий. Гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүд маань очиод бэлтгэл хийхэд санаа амар хүүхдээ үлдээчээд бэлтгэл хийхэд тийм тааламжтай нөхцөлтэй клуб байгуулсан. Тэгээд нэг давуу тал нь дээрээс хоёрдугаарт ингээд кофений үнгүй байдаг те. Кофе корнер нь ингээд бэлэн байж идэг хүмүүс дуртай үедээ кофегаа чанаад уучдаг тэр нь үнгүй байдаг ч гэдэг юм уу. Энэ ингээд давуу талуудыг нэлээ олныг олж хараад тэгээд яг ярьжсэн зүйлсээ хийсэн. Тэгээд тийм болохоор яг манайх тэр талуудаараа давуу талтай байсан болоо тухайн үедээ. Ер нь тэгээд үйлчлэгийг сайжруулахыг бол дандаа шинэ сайхан зүйлсийг сэтэж олоод хамгийн гол нь тэрийг хэрэгжүүлэх нь чухал гэдэг юм санагддаг. Тэгээд ер нь бол яг мөнгийг нэгдүгээр мэдээж яг тавина. Гэхдээ хүнд юу өгөх вэ гэдгээ эхлээ бодчих юм бол мөнгө өөрөө дагаж орж ирдэг гэж би хувьдаа боддог. Тэгээд хүмүүст айл болох сайхан үйлчлэгээ үзүүлэх юмсан гэж боддог доо. Ер нь одоо нийгмийн сэтгэл зүй хэр байдаг вэ хандлага? Одоо ялангуяа одоо фитнес маш эрчимтэй хөгжөөд гараад хүн болгоны дадал зуршил болоод ирлээ шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа ер нь нийгмийн одоо нөгөө хүлээж авах өнцг нь хэр байдгийг монголчууд хэр боловсронгуй болж энийг хүлээж авах юу нь одоо хүмүүс би фитнес хийх ёстой юм байна, энийг заавал хийх ёстой юм байна гэдэг ойлголт нь ер нь одоо л гарч ирж байна уу? Эсвэл бид нар ер нь бас гайгүй энэ тал дээрээ төлөвшсөн байна уу? Нэг үеэ бодох юм бол гоё болж байгаа шүү дээ. Урд нь чинь төмөр өргөхөөс өөр юм мэдгүй хоосон толгой гэж хардаг байсан шүү дээ. Тэгж бичдэг байсан та хүмүүс фитнес хийдэг хүмүүсийг завтай да хийдэг мэдэгч гэдэг юм уу те. Одоо бол харин өөрөө ингээд фитнес хийхдээ зав гаргаж чадахгүй байгаа хүмүүс өөрөөсөө жоох хичиж байгаа тийм үе ирсэн. Тийм. Тэгэхээр энэ бол зайлшгүй их ёстой зүйл. Ялангуяа одоогийн нөхцөлдөө монголчуудын гээ нь бол байгалийн амьтад шүү дээ. Монголчууд ялангуяа тэр хөдөлгөөн хүч чадлын зүйл нь байнга байж иж тэр Монгол гээ нь хадгалагдана. Тэгэхгүй одоо манайхан чи ерөнхийдөө жоох ингээд ирчүүдийнх нь нэг эр даавар нь буураад хэрүүл урул хийх нь шалчгах нь ихсээл те. Тэгэхээр бид нар нөгөө байглаасаа хөдөлгөөнөөсөө холдоод байна л гэсэн.
хүн чи юу н анх бүтээгдэхтэй бий болохтой хөдөлжил гүйжил байсан одоо эдис шүү дээ тий. Тэгээ тэрийг өргөжлүүлэх хэрэгтэй ялангуяа манай Монгол шиг ийм эрсдэл суур амьсгалтай дөрвөн үйлрэлтэй газар бол хөдөлгөөн бол заавал байж ээж л амьд оршин тогтно амьд survival хийн тий. Тэгэхээр фитнес бол хамгийн ойрхон тэрийг хийж болох зүйл гэж би хардаг. Тэгээ угаасаа энэ бол монголчууд хийхэд болно. Нэгдүгээр зав нь жоохон болдог байх. Гэхдээ завгүй гэдэг бол зүгээр би шалтгаан гэж хардیں۔ Одоо нэг шалтгаан гэж хардیں۔ Хоёрдугаар орлогын одоо боломж нь бас тааруу байдаг болоо гэж бодож байгаа. Гэхдээ ийм шүү дээ. Одоо манай хот чи ялангуяа ингээд нэг цэвэр усны одоо шугам, халуун усны шугам бүх айлда хүрээгүй байдаг шүү дээ. Тэгэхээр гэртээ халуун усгүй айлд амьдардаг хүмүүс бол фитнес хийдэг байх юм бол энэ нь одоо жишээлбэл манай бар 86 дээр сарын 150 мянган төгрөг гэдэг байхгүй. Тэр мөнгөөр зөвхөн өдөр болгон халуун усанд 5 мянгаар орох юм бол одоо манайх фитнес хийсэн илүү хямдхан байгаа байхгүй. Нэгдүгээр бие одоо яа ч нуралчин те эрүүл мэндэ ашигтай. Хоёрдугаар ариун цэвэр байдал хангах нь. Зүгээр л ингээд нийтийн халуун усанд орох мөнгөөр фитнес хийж болж байгаа. Энэ талаас нь харах юм бол хүн болгонд энэ фитнест явах боломж бол байгаа. Тийм. Ажил хийж л байгаа бол ажил хийхгүйгээр амьдрах гад байдаг монголчуудад бол фитнес холын зүйл байна. Ер нь энэ төрлийн бизнесийг цаашаа доктортой авч явхад хэр хүндрэлтэй байдаг вэ? За ялангуяа яг хөө миний харж байгаагаар бол одоо фитнесийн үйл ажиллагааг явуулахад одоо энэ тоног төхөөрөмжөөс ахуулаад маш өндөр өртөгтэй байдаг бах. Янз бүр. Одоо бид нэг урд төршөөсөө копи ч гэдэг юм уу эсвэл зөв no brand те брендинг биш тоног төхөөрөмж авчрах юм бол гайгүй. Тэр нь ингээд яг хуу тэмч муу бас биш. Одоо ер нь Монголд байгаа ихэнх ч юм уу тийм л тэр бол бэлтгэл хийж болно асуудалгүй. Тэр бол айхтар үнэтэй бол зүйл биш. Гэхдээ би нэг шинээр фитнесийн бизнес рүү орох гэж байгаа хүмүүст бити яраарэ гэж зөвлөдөг. Энэ бол мөнгө олох гэж байгаа хүмүүст бол тийм ч тааламжтай орчин бол биш. Мөнгө сайн олдоггүй. Одоо ингээд жимүүдийн фитнесүүдийг хараад их юм бол дандаа л ингээд тамирчин ч юм уу эсвэл өөрөө дуртай хүмүүс ажилуулдаг хоббигоороо маягаар бусдаар ингээд яг амар ингээд чихэр шиг зараал те тэр нэг арх шиг их ашигтайч гэдэг юм уу тийм биш. Зүгээр л ингээд хүнд хэрэгтэй болохоор оршин тогтнож идэг те. Тэгэл яг ингээд нэг хормоогоороо нөгөө хормоогоо нөхөд ч гэдэг юм. Хүмүүсийг харж яхад ч тийм миний ингээд бизнесийн туршлаас харахад ч яг тийм амар ашигтай ажлыг гэж бодох юм бол фитнесээс арай өөр зүйл хийсэн дээр гэж би зөвлөдөө ер нь бол. Гэхдээ юу сайхан дур сайхан. Таны хувьд бол цэвэр хоббигоор тийм. Одоо түрүү нөгөө фитнестэй холбогдуулаад асуувал одоо жишээ нь би тань дээр ирлээ те сарын 150 мянган төгрөгийн төлбөртэй фитнест явлаа. Тухайн тэр хүний үйлчлүүлэгчийн төлбөрийн хэдэн хувь нь цэвэр ашиг болоод хэдэн хувь нь тэр чигээрээ ер нь одоо нэг урсгал зардал юундаа зарцуулагдах. Тийм тооцоог ер нь хэлэх боломжтой юу? Янз бүрдээ одоо манай хоёр салбарч байгаа хоёулаа өөр үнэтэй, нэг нь арай үнэтэй, нэг нь арай хямдхан. Тэгээд ер нь тооцоолох юм бол ашигын маржин гайгүй ер нь бол гайгүй. Гэхдээ нөгөө олон фитнес клуб байгаа болохоор хүмүүс олон шеэрлэгдэн нэг клуб дээр олон байх боломж нь багасна. Гэхдээ тухайн клуб ч өөрөө бас нэг метр квадраттай талбай байгаа шүү дээ. Тэрэн дээр бас нөгөө тэнд дотор байгаа хүмүүсээ тухтай байлгахын тулд бас нэг юм лимит тогтоох хэрэгтэй. Хитрхи олон байлгаж болохгүй ч гэдэг юм. Тэднийг хараад нөгөө ашгаа ингээд хитрхи томоор тавьж ер нь бол болохгүй. Одоо би бол жишээлбэл энэ ч нэ Багдангэрийн салбартаа бол 300-аас дээш хүн сард ингээ 300-аас дээш хүн байлгая гэж боддгоо байхгүй. Тэгээ ачаал жоох ихсээд ирэхээр нөгөө эхлээд бүртгүүлсэн байгаа хүмүүстэй жоохон тохгүй. Энэ болгоныгоо тооцоолж ээж тэр нөгөө олон хүмүүсийг чинь барьж үлдэн штэ. Тэгэхгүй мөнгө бодоод хэдийг чамаагүй бүртгээд аяа гэх юм бол тэгэл утгаа алдсан штэ. Бүкс ирэх зайгүй гэдэг шиг тийм газар чинь ингээд эхнээс ахуулаа фейлдэд эхэлж байгаа штэ. Эхэндээ амар гоё яснаа сүүл рүүгээ муухай болчдөг Монголын нэг юм хандлага байдаг шүү дээ. Айлч салбарын айлч одоо шинэ гоё зүйл те. Тэр чинь нөгөө лимитээ хэтрүүлээд байгаагийн шинж. Зарим одоо гоё баарнууд одоо сургуу болж эхэлж чинь тэр яагаад вэ гэхээр хүн ингээ шоудыг гэхээр ингээ бүкс ирэх зайгүй болчдөг байхгүй юу. Гадаадын баарнд чинь бол ихгүй шүү дээ. Дүүрсэн бол тав хаалгаа ажиллаа. Дотроос 2 хүн гарсан бол 2 хүн оруулна. Тэгээ очрлоод байж идэг чинь тийм учиртай шүү дээ. Гадны баарнууд те гоё баарнууд гадаа нь очрлоод байж гэн дотроос 2 хүн гарвал гаднаас 2 хүн орно гэдэг юм. Манайх чинь тийхгүй мөнгөний бодоод бүгдийг нь оруулцдаг байхгүй юу. Тэгэд нөгөө бүкс ирэх цагууд тэнцээ хүн цэнгэлдэх гэж орсон болохоос ямар ч ихэлдэх гэж орсон юм шүү дээ те. Нэг намайг оюутан багт нэг автобусанд амар ч ихэлддэг ус яг тэрэн шиг санагддаг байхгүй.
Тэгээ одоо тэр баарнууд ингээд эхнээсээ фейлдэд эхэлж байна. Ер нь Монголд бизнес эрхлэхэд зах зээл мэдээж одоо манайх бас маш жижиг зах зээлтэй шүү дээ. Тэгэхээр бизнес эрхлээд бас маш олон жил болж байгаа хүний хувьд одоо Монголын бизнесийн зах зээлийг юу гэж харж байна? Юу илүү шаардлагатай байна? Миний бодлоор нэг үйлчлэл сурах хэрэгтэй юм шиг санагдтыг. Үйлчлэгээний салбар бол одоо 2 дугаар уул уурхай гэж би хардаг. Хүнд үйлчлэлд сурах юм бол бизнес айгүй гоё болно. Тэгэхгүй манайхан ч ингээд ихэнх нь А цэгээс Б цэгт нэг юм хүнд өгөөд дундаас нь мөнгө аваад амьдраад байгаа шүү дээ одоо. Онлайн шоп тий зүгээр хаанаас ч нэг юм авчраад одоо би эндээс нэг юм аваад танд зарахтаа дундаас 1000 төгрөг нэмээд зардаг ч юм уу тий. Энийг би тийм юу гэж боддог вэ? Баялаг бүтээж ин гэж боддгүй. Үйлчлэгээ дунд нь гоё үйлчлэгээ нэмэл да. Би эндээс нэг юм аавгаатай танд өгөхдөө арай өөр үйлчлэгээтэй миний өөрийнх нь чадах зүйлийг дээр нэмээд ингэх юм бол тэр ингээд арай гоё ингээд өөр ингэсэн онцлогтой бизнес болж өгч байгаа байхгүй. Ер нь одоо тэгээд бизнесийн орчин бол айгүй хэцүү шнэ манайх ч татвар матур гэл те. Хүн айгүй хийж чаддаг юм олонтой авах хэрэгтэй юм шиг санагддаг. Монголд ялангуяа одоогийн нөхцөл байдал нэг ажил хийдэг хүн бол хизээч амьдралаа ингээд хангалуун аваад явчих боломж байхгүй гэж харагддаг. Заавал 2-3 ажил те. Заавал тэгж хийжээж арай нэг амжилттай амьдралаа ингээд бүрэн 100% хангах хуйц амьдрнаа гэж хардаг. Нэг юм авардгаа ингээд хийгээ явах юм бол ер нь хэцүү дээ. Тэгэл нэг юм хийж болохгүй маань олон юм хийх хэрэгтэй маань олон юм чаддаг байх хэрэгтэй маань хамгийн гол нь үйлчлэгч байх хэрэгтэй маань үйлчлэгээгээ өөрөө ингээд чаддаг зүйлээрээ үйлчлээ тэрэндээ тэр өртгөө шингээгээд явах хэрэгтэй гэж би хардیں۔ Тэгэхгүй манайхан ч ингээд нэг бүгдээрээ сайхан 8 ач юм болчлаа да. Угаасаа ч тийм байсан те зах зээлийн нэг юм эдийн засаг эхлээл бид нэр гахаж ирж ихсэн тэр нь одоо хүртэл байж лээ. Тэрийг гоё үйлчлэгээ болгоё л те. Тэгээд цөөхөн хүн амтай л гэдэг. Гэхдээ бид нар зах зээл бол байгаа л гэж хардсан шүү дээ. Өөрсдөө ингээд баян цэцгэлэн амьдруулчих боломжтой тийм зүйл байгаа л гэж хард. Хитрхи олон хувийн ажил хийхгүй байна. Би тэгж хард. Халамж юу гарсан? Тийм халамж аим шүү дээ. Энэ тухай ярихаар тэгээ би ер нь өөрийгөө үзий ядуулдаг хүмүүсээ олон болгочтой юм да. Тэгээд ер нь хүүхдийн мөнгө төрөв. За яг хүүхдийн мөнгө бол 50% таа байж болох зүйлтэй нэг мөнгө эргэлтэнд оруулж штэ тий. Эдийн засгийн урсгал сайжирна. Өөр тийм хавтгаарсан халамжууд бол ер нь амар хэцүү дэмий гэж боддог. Тэр нэг хүмүүсийн дайчин чанарыг өгөө болгоод дим шиг санагддаг. Тэр нэг өлсгөлн чанар чин хүнийг хөдлөгдөг те. Өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан тэр зүйл ямар амттай байдаг вэ гэдгийг тийм ч олон хүн бас мэдэрдэггүй юм шиг санагдаад байт. Тэгэл хизээ нэгэн цаг тэнгэрээс мөнгө буугаад ирэх юм шиг оюу толгой ашигтай ажиллаад эхлэх юм бол тэндээс мөнгө шууд ингээд орчих юм шиг бодогдоод байдаг. Үгүй оюу толгой уул уурхай гэдэг чинь Монголын эдийн засгийг сайжруулж чамайг ингээд тэр лөө орж ямар нэгэн зүйл хийх юм бол чамд орлого оруулж ирэх тэр том урсгалыг чинь би олгоно гэж байгаа болохоос чиний төрөвчөнд ингээд 100,000 200,000 төгрөг хийгээд ах зүйл биш байхгүй тий. Тэрийг ойлгох хүмүүс айгу хоор заах зөндөө байгаа л да одоо Монголын залуучууд айгу ухаалаг болсон. Гэхдээ ойлгохгүй бас айгу олон юу салбар байна. Юу салбарын хүмүүс байна. Тэгэл ер нь хөдөлмөрч байх л амар чухал гэж хараад да. Ер нь одоо жишээ нь бизнес эрхлэлд бол эргэлтийн хөрөнгө маш чухал тий. Тэгэхээр одоо манай тэр боломж нь хэр байдгийг магадгүй мэдээж уул нь бол ингээд бусад мэдээллийн хэрэгслүүдийг харахад бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрүүд за тэдний хүүтэй зээл олголт гээл маш их хөтөлбөрүүд байдаг тий. Гэтэ бодит байдал дээр яг бизнес эрхлэгчдэд энэ олддог юм уу? Хэцүү шүү дээ. Зээл авахын тулд зээл авахааргүй баян байж баян гэдгээ баталж иж зээл авдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол шинээр бизнес эхэлж байгаа хүмүүст ер нь аюу хэцүү. Миний онцлог эхлээд нэг сошиал дээр нэг юм жоохон нэр хүндтэй болсон надад айгу давуу тал үүсгэсэн юм болов гэж боддтой. Тэр нэг хит олон хүн таньдаг гэдэгтэй биш. Айгу чанартай хүмүүст нэг итгэлээ үзүүлсэн болохоор магна ерөнд ажгүй хүн шүү гэдгээ итгүүлсэн, ойлгуулсан олон жилийн дунджаар за магнад итгэж болно доо гэдэг ийм итгэлийг олцсон болохоор тэр намайг бизнес хийхэд айгу нэмэр болсон баг гэж боддтой. Яасан бэ гэхээр ер нь бол би ингээд хүмүүсээс л зээл авсан. За нэг хоёр найзтайгаа хамтарсан, хоёр найз маань жоохон мөнгөтэй байсан. За би бол зөв цэвэр ингээд сошиал дээр. За би юм их чинь надад тэдэн үеийн хүүтэй зээл өгөөрэй. Хүн байна уу гэ. Би шудраг асуучдаг байхгүй. Гэтэ яг одоо сүүлийн жил гарan ер нь дан зээлэр ингээд нэг хормоогоо нөгөө хормоогоор нөхнө гэдэг шиг явж байгаа. Тэгээд нэг сошиал нэр хүнд гээд байгаа чи ийм юм дээр надад айгүй нэмэр болсон. Би хизээч одоогоор нэг задлагчийн дүрд ороогүй байна. Нэг зээлж авсан хүмүүстээ бүгдийн сайхан өгж जैन, хүүгийн төлж जैन. Дахиж авсаарч байна. Тэгээ одоо энэ нэг юм
циклээс нэг ойрын 2 3 жилдээ гарахааргүй тооцоо харагдаж байгаа. Яг дэргээ би өөрөө ерөнхий мөнгөн дүнгээ тооцоолоод энээс хизээ гарах вэ гэдэг юм дотроо харсан л байдгийг хүмүүс ер нь зарим хүмүүс бол гайхдаг л юм. Чи яаж ингэ болгоод байна гэдэг. Тэгээ зарим хүмүүс чинь сошиал чи ер нь хэцүү шүү дээ тэгээд. Чистэ 10 саяын гуйлах ч ингээл тэгжил байдیں۔ Come on тэр чинь хүн болгоны хийж чадаад ах зүйл биш байхгүй. Би одоо нэг баг өөрөө жижигхэн банк бос шиг хувь хүн мөртлөө жижигхэн банк бос шиг ажиллаад байна гэж боддоо шүү дээ. Тэгээд яг өдөрт тэдэн дүүрэг олох хэрэгтэй, сард тэднийг олох хэрэгтэй. Тэгжээж би ер нь энэ сарынхаа асуудлыг шийднэ гэдгээ ингээл тооцоолоод яваад байна. Тэгэхээр зарим сард бол мэдээж чадахгүй. Тэгэл явж идэг. Да миний яг бизнес чи явахтай тэгээд үйл ажиллагааны онцлог гэх юм бол тийм л идэм. Бусдаар би бол одоо банкнд ингээд барьцаалаад сүртэй юм авч байгаагүй. Тэ банк усаар машинуудаар нэг авч исэн байх нь шүү. Бусдаар тийм за яг би сайн нэг юу хөөцөлцөн жижиг дунд үйлдвэрийн зээл шинэ салбар нээх гэж төсөлж үз. Ер нь яривхтай мэлээ. Тэгээд авдаг хүмүүс нь бол авчдаг байх. Тэгээ тийм юмнууд нь ингээд жоохон босгоо намсгаад хүмүүсийг ингээд нэг юм хэцүү байхгүйгээр ингээд айгүй амархан шийдчихдэг байх юм бол зүгээр юм шиг санагдав. Гэхдээ манайхан ч бас нэг юм залилдаг малдаг хүнд итгэж болохооргүй төрлийн хүмүүс ихтэй болохоор бас тийм бахан зөвл байдаг байх л та. Түрүү ингээд за яг хуу таны хувьд бол одоо ингээд хүүтэй мөнгө зээлээ те тодорхой хэмжээнд хүмүүс нөгөө ихтгэл төрүүлээд танд ингээд зээл хүмүүс нь олдоод шүү дээ те. Гэхдээ энэ маш өндөр хүүтэй одоо бизнес эрхлэхэд. Гэхдээ нөгөө талдаа магадгүй зүгээр энгийн одоо хэний ч танил биш төрийн байгууллага таних хүн байхгүй, банк санхүүгийн салбар таних хүн байхгүй, зээл олдохгүй. Гэхдээ бизнес эрхлэмээр байдаг. Энэ хүмүүс зээл олдохгүй шүү дээ. Тэр энэ тогтолцоо өөрөө бас буруу байгаа юм биш үү? Тэр стандартуудыг бууруулад үнэхээр бизнес эрхлэж байгаа энэ хүмүүст боломжийг олгоод тэр зээлүүдийг нь хөнгөлтэй зээлүүдийг алиулах юм одоо нийтлэгээр хүртээмжтэй байдлаар өгөх хэрэгтэй юм шүү тий. Нэгдүгээр тийм бах. Гэтэ тэр тухай бол би сайн мэдэхгүй байна. Би ч одоо өөрөө бас юучгүй л ихсэн шүү дээ. Хүүхэд байхдаа тий найзуудтай хүнээс камер түрээслэл, хүнээс компьютер түрээслэл хэлжсэн, дур сонирхлоороо л хэлжсэн. Анхны орлого олгоноороо ингээл жижигхэн мөнгө олох болгондоо одоо байгуулсан компанид юм аваад ч гэдэг юм тэгэл явж исэн. Яг одоогийн нөхцөлд огт мөнгөгүй хүн юу хийх ёстой вэ гэвэл мэдээж хин нэгний доор ажиллах л ёстой. Тэ? Тэр хүнээ зөв сонгох хэрэгтэй, тэр байгууллага зөв сонгох хэрэгтэй, заавал ажил хийх хэрэгтэй. Юу ч гүйж бизнес руу орно гэж бодоод ах юм бол ер нь бүтэхгүй дээ. Одоо бол ер нь бүтэхгүй. Айл болох сайн компанид ажилд орох хэрэгтэй. Байгууллагын соёл сайтай, одоо удирдлагууд нь хүн чанар сайтай тийм газрыг сонгож ажилд ороод тэндээс юм сураад, цалингаа цуглуулад тэгээд өөрийнхөө жижигхэн бизнесийг эхлүүлэх нь хамгийн зөв зам буюу зөв тогтолцоо нь өөрөө тийм. Нийгмийн даатгалаа төлөө цалингийн зээлчүүд юм өөр ямар нэгэн зээл банкнаас авч маваад тэр болгоныг жижигээс нь эхлэх хэрэгтэй. Тэгвэл манай залуучуудын одоо хандлага нэг л өдөр их мөнгө олох юм шиг бодоод одоо төөгөө мөгөөч гэдэг юм уу тийм инфлюенсер заллингийн шинжтэй хүмүүстэр очиж мөнгөө өгөөл тийм яаж мөнгийг хурдан өсөхгүй гэл тэгээ бет метр ороод ч гэдэг юм уу тийм ийм гинэн цайлган сэтгэлээр альва зүйлд хандаад байгаа байхгүй генет их мөнгөтэй олчих юм шиг те хөрөнгийн биржийн тоглогч болчих юм шиг бодоод байгаа байхгүй би одоо тийм хөрөнгийн бирж зэржиг одоо хүртэл би мэдэхгүй судлаагүй зүгээр л урд ажиллаа хийх хэрэгтэй шудрах хөдөлмөрийг шүтэх хэрэгтэй дэлхийн тог тасархад ногоо тариад үнээс агаад амьдрчнаа л гэдэг сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэж боддог байхгүй энэ бол шудрах хөдөлмөр эхний ээлжийн шудрах хөдөлмөрийг шүтэх хэрэгтэй л гэж би хэлнэ нэг газар ажиллаад үз цалингаа аваад үз, дарагдаа загнуулаад үз, ямар суг байгаа, ямар мяа байгаа мэдрээд үз те. Яавал сайжрах юм гэдгийг ойлгоод үз. Тэр хүнээс юу сурах хэрэгтэй вэ? Тэрийг сураад үз. Тэрний дараа туршлагатай болсон хүн альва нэг зүйлийг шинээр эхлэх юм бол ядаж эрсдлээ тооцоолж сурсан байх байхгүй. Тэгэхгүй тэгэл манай хажуу хамар хашааны багийн дэлгүүрнээс маань би дэлгүүр нэнэ гэд хоёр дэлгүүртээ олчих юм бол тэндээс нөө худалдаж авах хүмүүс нь шеэрлэгдэл хоёлаа орлогогүй хоёлаа тампуурна. За одоо жишээ нь та 10 сая төгрөг зээллээ шүү дээ. Сард ер нь энэ 10 саяын давтамж хэдэн хүнээс зээлэх үү? Тэгэхээр тэрний буцаад нөгөө төлөх хүн одоо магадгүй хэдэн хувьтай ах вэ? Тэрийг ингээ зургатаар ярьж байгаа юм уу? Хууль мууль заасан хүнээс бол өндөр л байдгийн мэдээж тэгжээж хурцлж нөгөө нэг илүү их ингээ өлсгөлэн өдөр шөнөгүй ажиллах ирч хүчээ одоо бий болгодог гэх юм уу. Тэгээ ер нь бол нэлээд их мөнгө эргэлдүүлж байгаа. Тэгэл нэгнээс аваад нөгөө шилжүүлээл дунд нөгөө нэг хийсэн ажлынхаа ашгийг хүндээ өгөөлч гэдэг юм уу. Тэгэл явж байгаа.
Яг хөө тийм зүйлэр ингээд хоёр салбар байгуулад ингээд 3 дахь баармаараа ингээд нэг явна гэдэг бол би нэх буруу яваагүй хаа л гэж бодож байгаа. Энэ дарамтнаас гарах бах. Гэхдээ нөгөө нэг миний ингэж зүтгэж байгаа нь одоо намайг таньдаг, намайг дагдаг тэр олон хүмүүст айгүй их урам өгдөг гэж би сонсч ирсэн. Айгүй хилдэг. Яг ингээд сэтгэлээр унаад байж байгаа чиний ингээд тас гээл ороод ирэх чинь айгүй ингээд урам өгдөг. Би ганцаараа зовоогүй юм байна гэдгээ мэддэг. Би ингээд нөгөө бэрхшээлтэй байгаа бүх юма биччихдэг байхгүй юу ингээд постоор. Биний нэг юм найруулж бичих авьяас нэг жоохон хурган хөөрх юм шиг байна. Тэр нь айгүй хүнд хүрдэг шүү дээ. Хүмүүс айгүй уншиж уншдаг. Тэр нөгөө ингээд хандлт нь их биш мөртлөө айгүй чанартай хүмүүст хүрээд идэг те. Тэгээд тэгж урам авдаг хүмүүс айгүй их байдаг гээд байдгийг. Тэгээд тэр нас надад өөрт бас урам болдог л да. За би бас ингээд нуурах юм бол олон ундааж нуурах юм байна. Би нуурж болохгүй гэл. Ер нь гэхдээ ингээд одоо монголчууд ингэж амьдрах хүмүүс мөн үү гэдэг дээр айгүй их боддог шүү дээ. Бид нар уг нь айгүй баян байгаад ддэг. Тэгээд иргэдэн ингээд бүр айгүй ядуу байгаад ддэг. Айгүй гайхаад ддэг. Уг нь нэг ийм цөөхөн хүн амтай ийм их газрын маялгтай, ийм их нутаг дэвсгэртэй улс бол хар ухаанаар бодоход ингээд Дубай шиг, Араб шиг амьдрах боломж зөндөө байдаг юм шиг харагдана. Гэтэл тэгээ болдгоо байлгүй дээ. Би одоо ямар сайд арга хийж үтсэн биш те. Тэр салбарт нь орж үтсэн биш. Ер нь улс руу сол байл гэж боддیں۔ Урд хурдгаа хийгээ явж яхад болно даа гэж боддیں۔ Гэтэ ер нь өнөөдөр одоо монголчууд дийлэнхээрээ те ер нь л одоо эдийн засгийн эргэлт маш их саармагчж байна. Иргэдийн худалдаа авалт муудж байна. Инфляцийн өсөлттэй амар байна те. Тэгээ ингээ харахаар нөгөө 3 сая хүн амтай улс уул нь усын баялгаа харахаар боломжтой юм шиг. Магадгүй энэний цаад гол буруутан та хин гэж харж зүгээр иргэн хувийнхээ хувьд хэр шүмжтэй хамгаалж байна шүү дээ. Ерөөсөл. Тэ? Манайхан ч нөгөө нэг юм яг тэр ингээд хэлэх нь хэцүү. Таксины жолооч нүртэл илүү мөнгө нэгтгэх шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр бүгд тийм сэтгэгүйтэй болохоор өөртөө арай ашигтай хувилбарыг сонгодог болохоор ард түмнээс сонгогдсон хүмүүс чинь тэр дээр очиод яг л тэр зангаа гаргаад байгаа байхгүй. Тэгээл одоо энэ нүүрсний хулгайг бүгд яриад байна. Би нэг үнэн л гэж боддоо шүү дээ. Тэ? Хүмүүс нэг худлаа юмны тухай ярихгүй байлгүй дээ. Тийм зүйл байсан болохоор одоо энэ айгу баян байх хэвээр улсын иргэдэн ядуу амьдраад байгаа бол гэж боддیں۔ Тэгээд бидний төсөөлшгүй хизээч ингээ баг нэрийн ч мэдэхгүй тооны тухай тэр дээгүүр ярьцгаад шүү дээ. Тэгээд яг хавдаа тэгээд би ямар нэг тэрийг ингээд шүүгээд ах хүнч биш. Зүгээр урдх ажиллаад өөрийгөө л хичээе, эргэн тойрныхоо хүмүүсийг л хичээе. Миний эргэн тойрны хүмүүс ингээ амьдралын дэвшилжүүл болоо л гэж боддیں۔ Тэгээд хизээ нэг өдөр сайхан цаг ирэх байлгүй дээ. Шудраг хүмүүс нэх байх байлгүй дээ. Тэгээд сошиал дээр дагдаг хүмүүстэй ч гэсэн ингээ шудраг байхыг уриалдаг. Тэгээд шудраг байвал яаж болдгийг те. Өнөөдөр бид нар хоосоо онохч бай, мөнгөгүй байхч бай. Гэхдээ шудраг өсөө тэрийгээр зарж идэж болохгүй л гэж байнга уриалдаг. Өөрөө ч гэсэн тийм зарчимтай байдаг. Би ингээд миний нэг эргэн тойрны 10 хэдэн найз байгаа те. Тэдрийг ингээд давхар ингээд хөгжөөл явахыг хичээдэг дүүнер. Би ер нь дандаа дүүнертэй найзлдаг байхгүй. Тэгээд тэднийхээ амьдралыг ингээд нэг ядаж засаад өгч юм бол миний ингээд нийгэмд оруулж байгаа гавья тэр юм даа л гэж хардаг. Тэгээ ажилчдынхаа цалин яавал их болохгүй гэж бодно. Тэгэл ер нь нийгэмд оруулж байгаа миний хувь нэмэр тэр болохоос биш би нэг тийш очиод дарга болоод яг над шиг ингээд хэл ярианы баялагтай гэх юм уу да. Хүн тэнд очиод ингээд дарга марга сайд мэд хийж болох юм шиг байна. Би ингээд хүн таалагдах юмнуудыг яриад чадна штэ. Тэ? Хүн босоо гамбаа мамбаа шиг ч юм уу. Тарваг хин шиг ч юм уу гэх. Энийг бити ясаар гэхгүй. Отгон Баатар шиг ч юм уу те. Тэдрээс би арай ухаантай ярьж чадна. Хүмүүс таалагдах үгсийг тэнгууд хүмүүс намайг шүтэл энийг дарга болгох юм олгыг гэгүүлж би чадна. Ер нь бол хүсвэл. Гэтэ би дэрийг хүсэхгүй. Хүнд худлаа ярьж болохгүй те. Яг л ингээд шудраг байгаагаараа би өстө чадахгүй байна уу. Гэтэ би чадах болно гэж эргэн тойрны хүмүүсийг сайжруулаад өөрөө сайжраал явж байвал болоо л гэж боддог. Ер нь бас одоо бизнес эрхлэгчтэй уулзаад явж байхад ялангуяа нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том одоо бэрхшээл бол одоо тухайн үйл ажиллагаа явуулах объект түрээсийн төлбөр бүх ашигын дийлэнхийг нь авчдаг гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр энэ ер нь түрээсийн төлбөр ер нь Монголд хэрэг өндөр байдгийн ялангуяа одоо нийт одоо бизнесийн үйл ажиллагааны хэдэн хувийн шууд магадгүй тал хувийн явцдаг ч гэдэг юм уу те. Зах зээлийн өрсөлдөөнөөр шүү дээ. Тэр хүмүүс тэр үнээр түрээслээ, тэр үнээр нь түрээслээд хүмүүс аваад байна гэдэг чинь эрэлт хэрэгцээнд байгаад байна, тий. Тийм л ах бусдаар би одоо түрээс айгүй өмтэй штэ гэж гоншгоноод авах айгүй тэнэгэл байлгүй тий. Тэр хүн хувийнхаа зүйлийг хэдэн дөрөөр түрээслэх нь тэр хүний эрх тий. Тэрийг хүн авч байгаа бол бас тэр хүний л ингээд сонирхол.
Тэрэнд бол ингээд заавал үнэтэй байх хэрэгтэй, хямдхан байх, хямдруулаач та нар одоо байраа хямдхан дөрөөслөөч гэж хэлэх ирэх хинтж байхгүй шүү дээ. Ер нь зах зээл яг тэрнтэй адилхан ингээд улс төр ч гэсэн ингээд бизнес руу орж ирээд баймаргүй байхгүй. Цэвэр өрсөлдөөнийхэн зарчмаар хайчих хэрэгтэй. Сайхан ингээд дүрм журмаа, хууль журмаа мөрдөө цаахан ажиллаарэ гэл. Миний хөлтүүдээ гэдэг уус чи одоо энэ төр чи одоо эцэг байх ёстой шүү дээ. Тэ өдөрдөх хүмүүс нь тэ миний хөлтүүд гэвтэ нартай сайхан ажиллаарэ гэж зүгээр орчмоор байхгүй. Тэгэхгүй ингээд аав нь энэ нэмий чи мөнгө нь аав нь авч ингээд байх юм бол хэцүү шүү дээ. Ер нь манайх ч одоо энэ төрийн өмчөд компани гэдэг нэршил одоо өөр улсад байдаг ч юм уу ч юм мэдгүй тэгэл. Ард иргэдийнхээ хоол унднаас бол ацалтайлах юм шүү дээ гэдэг. Нэг чихэр байсан чи ялла би зарчих гэдэг байна. Тэр мэрийгээ болчихл хэрэгтэй. Гэхдээ яг тэгээд одоо энэ залуучууд миний үеийн залуучууд улс төрлөө түргэн орж ирж байгаа лидерүүд нь болж байна. Тэгээд адилхан нөхцөл байдалд өссөн хүмүүс бас мэдж байгаа байлгүй дээ. Ухаан бас ингээд манустай адилхан байх байлгүй дээ. Сайхан цаг ирэх байлгүй дээ. Ер нь бол танд тийм ихтгэл төрж байна. Төрж байгаа шүү дээ. Ер нь бас залуучууд ер нь улс төрлөө нэлээд төрж гарч ишүү. Бас арай цэвэршиж байгаа гэдэг ер нь яг нийгмийн үйлдэлт байгаа тий. Айгүй ухаантай болж байгаа шүү дээ. Би ийшээ хизээч орохгүй гэдэг бодолтой залуучууд, ухаантай залуучууд айгүй болж байна. Тэр бол айгүй зөв байхгүй. Нөгөө нэг дээх нь үүд чинь бол энэ рүү юм бол би дарга зэрэг болоод мөнгө олоод айгүй сайхан амьдрах юм байна гэдэг хандлагатай байсан бол надаас арай илүү тийшээ орох хэрэгтэй. Энэ чиглэлээр нь сурсан, боловсрсон, гадаадд төгссөн ундгууд нь ийшээ орох хэрэгтэй гэдгийг ухамсарлаад урд хурдхаа явж байгаа залуучууд өнөө байна. Тийш орж байгаагаас илүү тийш орохгүй байгаа залуучуудаас баярлах хэрэгтэй. Тэгтээ яг нэг цүнх баригч гэдэг хүмүүс байж байгаа л да. Боловсролгүй, мэдлэггүй, хамгийн гол нь мэдрэмжгүй тийм хүмүүс ороод байгаа нь харамсалтай. Гэхдээ намын удирдлагууд нь, улс төрийн удирдлагууд нь сайн байх юм бол фильтрдээд тэр хүмүүсээ байх ёстой байранд нь байлгаж явах байлгүй дээ. Бусдаар тэгээ манаасаа доор юм л айхтар дарга болцсон л явж явах юм шүү дээ. Тэрийг бол би гэхдээ яг хуу фэйсбүүк мөнгө дээр шудраг хэлчихдэг л дээ. Чи бол дарга шүү гээл тий. Тийм бид нар ч гэсэн айгүй тийм оролцоо байх хэрэгтэй байхгүй. Одоо би хэдий Австриас хол байлаа ч гэсэн чи тэнэг вэ шүү, чи гоё шүү гэдгийг ингээ баян хэлж явах хэрэгтэй. Тэрийг нь бас нэг ухаантай хүмүүс нь дэмждэг байх хэрэгтэй. Бүгдээрээ л тийм оролцоотой байх хэрэгтэй. Тэгж хилүүснийхаа төлөө чамаа гэстэй 100 яанда татврын шалгалт оруулна гэдэг энэ төр байх юм бол тэр чин буруу зам руу явж гин бид нар ч арчилсан улсад амьдарч байгаа шүү дээ. Шүмжлэлийг аягүй сайн ухаан хүлээгээд авчдаг дарга нартай байгаасай. Бас бид нар чинь нэг сая нэг солигдсон даргын үед чинь аягүй тийм диктатурт орж эхэллээ шүү дээ. Одоо тэр хүний нэрийг муухагаар хэлсэн хүн баг ингээл баригдаж оригддаг юмарыг тийм үе байлаа шүү дээ. Одоо тэгээд сайхан цаг ирэх байлгүй дээ. Дарга нарын сайхан шүүмж авч сурах хэрэгтэй. Муухагаар хэлүүлж сурах хэрэгтэй. Тэгүүлэх гэж л тийшээ орж байгаа гэдэг анханасаа мэддэг байх хэрэгтэй. Хүн болгоо хэлнэ шүү дээ. Ухаантайнууд нь арай дээрээр хэлнэ. Ухаан муутайнууд нь доромжлолоор хэлнэ. Тэр болгоныг даагаад авчих ноён нуруутай хүн тийшээ орох хэрэгтэй. Тэгээд тэгж хэлүүлэхгүй бол сайн ажилтдаг хүмүүс тийшээ орох хэрэгтэй. Тэгэл том намын дарга нар миний үеийн залуучууд болж байгаа нь сайн цагийн дохиол гэж боддоо шүү дээ. Арайч бас ах нар шиг тэнэг байхгүй л. Хоёр салбарын фитнесийн үнийн төлбөр өөр байдаг гэж хэлж шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө орчноосоо болж гинөө, үйлчлэгнээсээ болж гинөө, үнэн нь одоо яагаад өөр? Үйлчлэгийг бол би ер нь стандарт байхад ёстой гэж боддیں۔ Хямдхан гээд муухай үйлчлж болохгүй те. Үнэтэйгээд сайхан үйлчлж болохгүй. Нэгдүгээрт метр квадрат. Том жижиг юм шиг. Хоёрдугаарт нэг одоо мэдээж энэ 340 дүүл энэ харагдц VF ч юм уу те цэвэр агаарч гэдэг юм хотоо зайтуу байгаа. Энд ч юм болохоор ингээд яг фитнесийг хобби болгож хийдэг хүмүүс ирдэг байхгүй. Хэрэгцээ болгож штэ ингээд эндээс кайф авах гэж жаргал мэдрэх гэж ирдэг хүмүүс ирдэг юм уу та. Тэгээ угаасаа нэг ямар ч бизнес байдаг штэ юм локейшны зөрөө те тэнд байдаг юм арай өөр үнэтэй байдаг, энд байдаг юм арай өөр үнэтэй, тэнд байдаг юм бас нэг арай үнэтэй ч гэдэг юм уу те өөр үнэтэй ч гэдэг юм. Тэр зарчмаараа л явж байгаа. Яг нь энэ арай том таныг төхөөрөмж нь арай сайн харагдах орчин сайн. Тийм. Гэхдээ нөгөөх маань ч гэсэн тэр орчиндоо хамгийн гоё нь. Ер нь бол ингээд хүмүүсийн тав тухыг бодох л хамгийн чухал. Ер нь яагаад анх одоо энэ баар нэх энэ бизнесийн салбар руу орё гэж бодсон бэ? Яг уу ер нь энэ төрлийн зах зээл Монголд хандсан гэж хараад байдаг үгүй юу? Нэгдүгээрт өөрөө нэг дуртай найзуудаа орж арах дуртай залуу юм чинь те. Тэгээ нэг entertainment гоё шоуны орчин тэр дуртай. Тэгээд ер нь бол яг Монгол зөндөө байгаа л да. Гэхдээ яг миний хүсдэг ч юм уу тийм зүйл ховор те. Тэгэхээр өөрөө л тэр зүйлээ хийхийг хүссэн гэх юм уу да.
Жишээлбэл Шанхай манхад ингээд очиж үзэнгүүт ингээд жижигхэн баарнууд айгүй гоё ингээд өөрсдийн гэсэн vibeтай тий. Зүгээр л жижигхэн юм өрөөтэй баар байгаа мөртлөө тэрэнд ингээд ирдэг хүмүүс нь өөр төрлийн хүмүүс тий. Тэнгүүд хажуудлынхан жижигхэн газарт болохоор арай дахиад нэг өөр төрлийн хүмүүс ирдэг ч юм уу. Тийм болцсон. Тэгээ яг манай Монголын чиг хандлага ч гэсэн тийм л болж байгаа л да. Улаанбаатарын баарнууд тийм болж байгаа, клабуудаас тийм болж байгаа. Тэгээ тэрэн дунд нь бас нэг өнцөг бай, бас нэг булан бай гэж бодоод ерөнөөс нь гэхдээ тэгжээж одоо нэг өрсөлдөөн гоёолн тэгжээж нэг зөв шоудалч гэдэг юм уу те залуучуудын ингээд ороо үд шиг өнгөрүүлэх цаг хугацаа гоё олон ч гэдэг юм уу тийм ер нь тэр зүйлийг олж харсан. Тэгээд өрсөлдөөн байж иж мэдээж чанар сайжирна. Тэгээд миний бас нэг оруулах хэвээр өнгө айс өнцөг тэнд байх хэвээр ойлголоо гэж би бодсон. Тэр ялгарлыг тодорхойлвол одоо тэгэл хөгжмийн дууралтаас авахлаа л хэлэндээ би ч одоо нэг урлагийн хүн болохоор хөгжмийн дууралтыг нэгдүгээр 50 те гоё хөгжим дуурдаг байх хэрэгтэй. Ямар төрлийн хөгжим дуурдаг байх вэ гэвэл хүмүүсийн хүсэл сонирхлууд өөр өөр өдөг ч хөгжим сонсох сонирхлууд нь тэгээ миний сонирхлын төрлийн хөгжим сонсдог хүмүүс ирдэг тийм газар байвал зүгээр юм болоо гэж бодсон. Тэр ч утгаараа би нөө Enyo гэд нэрлсэн баараа коктейл бар. Тэгээ яг нөө мэдээж DJ-тэй олон гоё Францын Divalet гэд брендинг дууралт тавьсан тий. Тэгээ Enyo гэдэг нь Ennio Morricone-гийн нэрийг өсмөхгүй хөгжмийн зохиолч, киноны алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone-гийн нэрээр нэрлсэн. Магадгүй салбар нэх юм бол дараагийнхаа салбарыг Ханс гэж нэрлэнэ гэж бодож байгаа. Ханс Цимрийн нэрээр. Тийм тэгээ ер нь юм болон юм гоё утгатай, урлагтай байх юм бол гоё гэж боддог. Даалд утга нь хүртэлтэй. Тэгээ яг тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж л байгаа нэг хэлбэр тийм. Урлагт дуртай хайртай гэх. Миний одоо хэрвээ мөрөөдөж байгаагаар болох юм бол ингээд алдартай хөгжмийн манай Монголын алдартай хөгжмийн одоо хүмүүсийн төлөөллийн тоглож исэн хөгжмийн зэмсэг ч юм уу те тэр зүйлсийг одоо өөрийнхөө байгуулсан газруудад байрлуулна ч гэдэг юм. Тийм мөрөөдөл байдаг. Тэгээд дандаа нэг тийм үн цэнтэй зүйлсээр декор хийн ч гэдэг юм. Тийм мөрөөдөл байна. Одоохон тэгэхээр ийгч олж авч чадаагүй л байна л та. Одоо ер нь үйл ажиллагаа ер нь одоо нээлттэй ихэд хэр явц хэрэгтэй байна. Одоо нэг жижигхэн чимэглэлийн гэх юм уу да эдит хийх ажил байгаа. Тэгээд яг хөө зүгээр тэрнээс илүү манай Монголын нөгөө нэг юм шинэ газар байгуулахад улсаас өгдөг зөвшөөрөл гэдэг зүйл нь айгүй яригтай байд юм байна. Ингээд бид нар хичнээн сараа хугацаагаа тэнд зарцуулаад тэгээд маш их мөнгөө ингээд арай гэж олоод ингээд сарын өндөр хүүтэй мөнгө аваад тэрлэгөө оруулаад хүнд ингээд гоё үйлчлэгээд гоё газар нэнгүүд хизээч тийм ажилуулж үзээгүй хүмүүс стандартыг нь тогтоогоод ийм байх хэвээр энэ нь байхгүй тэр нь айгүй хүн зөртөлтэй. Тэгээд тэр нэг тусгай зөвшөөрөл энэ төр гэдэг юм хүлээх гэж баг би одоо ингээ 3 сар мар болж байна гэж. Тэгээд хүн нэг байгууллагаас одоо яг нэг 2-3 төрлийн нэг юм зөвшөөрөл байгаа юм. Тэгээд тийм зөвшөөрлүүдийг хүлээх гэж айгүй их цаг алддаг юм байна. Жижигхэн нэг юм төрийн байгууллагын ажилтны гуйж говьчдаг юм байна. Заримд нь мөнгө өгж үздэг юм байна. Тэгжээд цаг хугацааг хурдлуулдаг юм байна гэдэг. Энэ монголчууд бүгдээрээ мэдж байгаа мөртлөө эннийхээ төлөө ерөөсөө араас нь тэмцдэггүй ингээд нэг юм хөлцөнгүү зарим зүйл дээр хитрхи хөлцөнгүү байна бид нар те. Тэгээд хитрхи ингээд нэг юм стандартууд нь арай too much байгаа даа байхгүй. Тэр яг юунд хэрэгтэй гэдэг юм заалтууд айгүй ихтэй ч юм шиг харагдаж магадгүй те. Тэгээд ийм ингээд хүн сурталтай хүндрэлтэй байхлаар чинь шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн ингээд нэг анханаас нь сонирхлыг бууруулаад байгаа юм шиг. Зориг мохохоос илүү одоо сонирхол буурна гэдэг чинь бүх зүйл шүү дээ. Хайр дурлал дээр ч ялгаагүй сонирхол буурна гэдэг чинь хайр хөрнө гэдэг чинь хамгийн асуудалтай хүнд зүйл шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг гой ингээд дэвэрсэн сэтгэл нь ингээд энэ бизнес рүү ороод би будаа олгоод өгнө гэсэн тэр гой зориг сэтгэлдлийг нь тэгэл нэг юм ялах шалахгүй нэг юм ярваасан бачка те. Тэрнээс очоо тийм гар усыг аваад тэрэн дээр нь очингууд нөгөө намайг явуулсан гарлуу тэрнээс очоо тийм гар усыг аваад ирж байгаа. Юу гэсэн үг юм те. Би одоо эхлээд энэ дээр нэрсэн чи энэ энэс аваад ирсэн. Энэ дээр нь очсон чи энэс аваад ирж байгаа. Тийм тэр системийг би бол үнэхээр шөмжилмээр санагдсан. Тэгээд зөвхөн ингээд за яг баар байж болно гэж ариг сектор болох ундаа дарах гэж байгаа газар шөнө орой ажиллах гэж байгаа газар хариуцлагатай байж болно. Тэнгүү зүгээр нэг юм жижигхэн PC тоглоомны газар нээхэд хүртэл тийм юм шаарддаг гэж байгаа юм. Тэ. Тэгэхээр чи энэ ч ингээд шинэ бизнес эрхлүүлэх гээд байгаа хүмүүст одоо ямар хэцүү байх вэ? Ямар дарамттай байх вэ? 3 сар гэдэг бол бизнес хийж байгаа мөнгө олж байгаа өдөр шөнө гүйцэтгэж байгаа хүмүүсийн хувьд асар их хугацаа. Би бол өдөр болгоныг үнэлдэг. Би ингээд
хүнээс хүүтэ мөнгө зөөлдөг гэж ярьсан шүү дээ. Би ингээд хүнээс мөнгө авлаа гэж боддог байхгүй. Цаг хугацаа худалдаж авлаа гэж боддог. Өдөр болгон надад үнэтэй тэдэн дөрөвний ханштай тий. За би өнөөдөр тэдэн дөрөвний үнэтэй өдрийг өнгөрүүллээ. Тэднийх нь ашиг нь оллоо. Өнөөдрийн алдагдaltaд хэд байлаа. За би өнөөдөр муу ажиллаа. Дүгнэлтээ ер нь тэгж идэг. Тэгэхгүй ингээд сараар үнэлдэг. Тэр чинь ер нь бол ингээд яг ингээд цэвэр бизнес хийдэг, мөнгөний төлөө, ажил амжилтын төлөө зүтгэдэг, өдөр шөнө гүйцэтгэдэг хүмүүст айгүй урт хугацаа байхгүй. Цаг минутаар хэмжигдэн штэ. Тэгж уралдаж одоо амжилт олж байгаа штэ. Тэгэхээр тэрийг нөгөө ингээд сарын ингээд төсвийн цалин аваад ангаагаа сууж идэг хүмүүст ингээд падлитээ санагддаг юм шиг. Тэр зүйлс тэр хүмүүст падлитээ санагддаг болж ихэлсэн цагт монголчууд нийтээр өгч гэж байрдаг. Монголд ер нь хуваарь бизнес эрхлэгчдийг хараад байхад одоо цаг наргүй нилээдгүй одоо хүчин чармайлт гаргаж ажилладаг. Тэгээ таны хувьд мэдээж нэг өдрийн ажил яаж өнгөрдөг, магадгүй одоо цалингаа аваад ажилладаг байсан бол би ажлын цагтаа ажиллаад явдаг бол хуваарь бизнес эрхлэгчдийн хувьд бол энэ эсрэгээр байд юм шиг байна. Тийм хүмүүс нэг ингээд нэг том компанид ч юм уу эсвэл усын байгууллагад ажиллаад за хуваарь юм бие амраа ботъя гэдэг шүү дээ. Ер нь бол тэгээд амралтын өдөр гэж байхгүй болдог, унтах цаг байхгүй болдог. Тэгэл ер нь шүн нойрондоо шүн унтчихтаа хүртэл ажиллаа зүудэлтэй шүү дээ. Дарамт бол амар өндөр. Гэтэ яг хөө зүгээр бид нар өнөөдөр ингэж өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа нь ирээдүйн иргэдэд амар тайван амьдрах тэр орчныг бүрдүүлэх багтаа л гэж одоо хоёр хүүхэдтэй ч юм уу те сайхан ирээдүг бэлдэж байгаа багтаа л гэдэгтээ итгэж ажилтдаг шүү. Ер нь бол бусдаар ингээд өнөөдрийн надад нэг тэдэн дөрөв байх нь одоо мөнгөтэй байж ч үзлээ мөнгөгүй байж ч үзлээ те дуустгал зөв шүү дээ. Алсуураа бид нар тийм гоё ирээдүйн төлөө л ажиллаж байгаа гэж итгэдэг. Тэгээд үр хөвгтөө өөрөөсөө сайжруулахын тулд тэг өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж боддог. Бусдаар нэг тийм би ингээд ажиллаад байна та нар ажиллахгүй байна гэдээ ялгархаадах юм юусэн байхгүй шүү дээ. Хүн болгон хичээх хэрэгтэй. Тэр нэг амралт энэ тэрэ арагшин тавьчих хэрэгтэй. Гэтэ яг залуу насндаа сайхан шоудж явах хэрэгтэй. Гэхдээ ажиллаа нэгдүгээр тавьдаг байх хэрэгтэй л гэж хард. Манай монголчууд бас амар шоуч юм биш тэр нь. Юу хийж гээгүүлсэн мэддэггүй тав дахь болгонд гараал тэ цалин хүрхгүй багт чинь. Тэр нь бас би шүмжлэлтэнд хэдий баар нээж байгаа юм ч гэсэн. Яг нь ер нь нөгөө бүх салбаруудад хүний нөөцийн дутагдал маш ихээр тулгарч байна л да. Ялангуяа хувийн аж ахуйн нэгжүүд бол хүний тогтоохын тулд цалингаа нэмэгдүүлэх ч юм уу те аль болох таатай нөхцлөөр нь хангах энэ чиглэлээр илүү. Тэгээ яг ингээ хараад тахаар үйлчлэгээний байгууллагад бас яг нөгөө хүний нөөцийн хомсдол бас илүүтэй тулгардаг гэж боддог. Ер нь үйл ажиллагаа тогтворжуулаад нэг хүнээ ингээ удаан байлгахын тулд тухайн ажил олгогчоос ямар чадварууд шаардж байна? Ямар одоо асуудлууд тулгамдж байна? Надад бол тийм асуудал тулгардаг юм дөө. Хүмүүс ер нь танад ажиллая, чамтай ажиллая гэж зөндөө санал тавьдаг. Тэгээд миний зүгээр хувь хүний онцлог л ах. Тэг шудраг байж чаддаг тий. Чадахгүй бол чадахгүй байгаа хэлдэг. Өө чадчих шүү. Өнөөдөр энэ сар гоё байлаа гэж дурамшуулцдаг ч юм уу тий. Тэгээ маа нийгмийн даатгалын бодлого зодлогч айгүй хэцүү шүү дээ. Ер нь бол ингээд тий. Гар дээр хийдэг авдаг үлээ, уус эдийг авчдаг үлээ тий. Би яг шудраг хэлэхэд ажилчдын цалингийн 70% нийгмийн даатгалын төлөвлөлөө тэр чинь хууль юм чинь 70% би аль болох гар дээр нөхчгийг боддیں۔ Тэгдэг ер нь. Яг хөө тийм намайг ингэж ярьсны төлөө шаалгаад явуулаа л үз. Хүний л амьдрал шүү дээ. Цөөхөйдөө ажилчнаа бас нэг айтайхан амьдралч хүсэж дээ шүү дээ. Гэхдээ хууль зөрчөөгүй би нэг хэсэг одоо хэмжээг нь нийгмийн даатгалын төлөө гар дээр нарай явах мөнгө тэгж явдаг. Тэр нь ч гэсэн тэгээ одоо манай надтай ажиллаж байгаа ажилчид таалагддаг байх гэж үү. Би тэгээ хувийн амьдралд нь ер нь нэг хайхтар орохгүй ч гэсэн за яаж вэ? Юу хэрэгтэй вэ? Яах гээд байна гэдэг. Ер нь урамшуулдаг талдаа тий суул нэг бичлэг үзэхэд ажилтнаа машинаар урамшуулж байна. Тий. Одоо манай энтэг чи айгүй хол байгаа шүү дээ ингээ хотын төвөөсөл тий. Тэгээд 2 жил надтай ажиллаад машингүй байсан. Тэрийг би баг сүулт мэдсэн. Тэгээд та ингээд өглөө 6 цагт яаж ирээд ингээ яваад байна гэдэгс. Оо тэгээ болд юм дөө. Тэний машин. Нэрээ. За. Баярлалаа. Юу. Би юм шүү дээ. Яагаад машин бэлгэж юу? Надтай яг 2 жил технээс ажилласан Оскар баг яг. Тэгээд цалингоо намайг заах үед хамт зааваа, жаргах үед хамт жаргах. Ямар гоё юм. Баяр. Ямар гоё. Өнөөдөр сюрприз зарих гэж боддог. Орд ирсэн машин. Би энийг хөөе. Сошиалдоо тавьчих болоо. За. Тасаад гэсэн. Ямар гоё юм бэ? Хүмүүсийгээ сайхан урамшуулад би ер нь хүнд өх дуртай. Өөрөө бол олчихно.
Манай хүмүүс олж чадахгүй байх юм бол би олж штэ. Наад би өөрт ингээд хоосон байсан ч хамаагүй өөрийнхөө юмнууд хүмүүстэй зарцуулахдаа бол баяртай байдаг. Гэхдээ яг тэгэл хүмүүс нэг боддог штэ. 100 багийнхаа 10-ыг өгөх нэг өөр, 10 багийнхаа 10-ыг өгөх өөр гэдэг. Энэ бол нэг сэтгэлийн баланс гэх юм. Та монголчууд сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм л ах юм бол сайхан болно доо. Тэ. Хитрхи ингээд нэг онол бизнес хууль мойл ингээл нэг сүртэй том юм ярихаас илүү эхлээд хэдүүлээ нэг хүн болж төлөвшөх хэрэгтэй юм шиг байна. Одоо би чинь бол ингээд яг амар лаг бизнесмен хүмүүс яажууд бол өөрийгөө бизнесмен гэж хэлэхээсээ нэг ичдэг байхгүй. Зүгээр л ингээд нэг дуртай юм хийж байгаа л залуу те. Гой байх гал гой хөгжилтэй хөнгөн амьдрах гал амьдарж байгаа хүнний дүрээр байх юм бол илүү амьдрал амттай юм шиг санагддаг. Устдаар ингээд бизнесийн тоглогч, бирж хөрөнгө гээл тэ нэг юм том инфлюенс гээл юм яриад эхлэхээр л манайхан ч бас нэг юм хэлбэрийн болчиход байна шүү дээ. Ер нь ажил олгогчийн зүгээс харахад одоо татварын бодлого хэр хатуу байна? Амар хатуу шүү дээ. Ер нь бүсээ чангалуулж ах шүү. Ялангуяа ажил бүс чангалах цааш шүү дээ. Яг ингээд ном журмаараа явах юм бол Монгол улсад амьдрах боломж ер нь бол байхгүй бизнес эрхлэгчтэй. Тэгээд эн чинь чанга байгаад хүмүүсийг хуулиа зөрчүүлүүлэх юм уу? Эсвэл сулруулаад бүгдээрээ ижил тэгш хуулиа үйлчлүүлэх юм уу гэдэг сонголт одоо энэ хуулийн хууль зохиодог мөрдүүлдэг хүмүүст байна штэ. Тэгэхгүй бол одоо бол бид нэр ингээд хуулиас бараг л гадуур амьдарч байгаа штэ. Бид дөрвөөсөн те ингээд нийгмийн даатгалаа тал цайлангийнхаа нийгмийн даатгалыг төлдөг, тал цайлангийн ингээд гар дээр нөхчдөг гэ те. Тэр болгон чинь ингээд баг ингээд хуулиараа явах юм бол би өдөө шорон цооч явах байхгүй тий 4-5 ажилчныхаа төлөө ингээд хууль зөрчсөн хэрэгээр тий зүгээр тэгүүлэхгүй мань митигээ зовоохгүйгээр бүгдийн сайхан ингээд сулруулчих юм бол ингээд улсдаа татвараа төлж байгаагаараа бахархдаг хэмжээний тий би бол бахархдаг штэ ингээд за улсдаа татвараа төлчлөө ингээд бас Монгол улсын иргэн болсныхоо хувьд тий бахархмаар сайхан мэдрэмж төрдөг байхгүй татварын дүүргийнхаа татварын данс руу ингээд мөнгөө хийж мөнгөн гоч гоё штэ. Монгол улсад нэмэртэй хүн шүү. Би ингээд нэг дараагийн шүүмжлэх хэрэгтэй боллоо. Яагаад гэх юм бол би улсдаа мөнгө өгсөн. Би энэ улсын нүүр бардам иргэн хүн тий. Тэр чинь бас гоё зүйл байхгүй. Тэгвэл бодлого нь гоё байх юм бол бүгдээр ингээд татвараа төлдөг дуртай болох юм болов. Тэгэхгүй одоохондоо бид нар чинь ингээд яг ном журмаар явна гэх юм бол хэцүү. Ядаж энхэн үеийг тий бид нар ямар хүнд үеийг дуулж байгаа лээ. Тэг өөртөө ч гэсэн айгүйх ярьдаг шүү дээ. Амаргүй гэх. Тэрийг мэдээд байгаа гэж тэгээд ягаа мань митгээ чангалаад байна. Тэ? Уулуурхаагаас ашиг орлого орж ирж байдгийн бол энэ жижиг дундууд ягаа жоохон ч гэсэн одоо гайгүй ойлгочаасаа тэр гэсэн бодол орж ирдэ шүү дээ. Гэтэ тэгэл нэгэнд байгаа юмыг яах вэ гэж шүдээ зугаал үзчихлээ юм шиг. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Ер нь ойрд оролцоогүй гоё одоо нийгэм одоо бизнесийн орчны талаар гоё шүүмжлэлтэй өнцгүүдийг ч гэсэн одоо шударгаар хуваалцлаа. Тэгээд нэвтрүүлэг хүлээн авсанд урилга хүлээн авсанд баярлалаа. Таны цаашдын ажилд бизнесийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд хүмүүс дандчилэхэд бизнес гэдгийг нэг айхтар томоор хараад ингээд нэг юм айж эмээх зүйл биш гэдгээр хараад өдөр тутмынхаа амьдралд гоё ажил гэдэг утгаар нь оруулж ирээд хүн хөдөлмөрлсөн хүн ам тосддог шүү гэж Ахмадуудын маань хэлсэн сайхан үгийг үргэлж санаж шударгаар хөдөлмөрлж яваарэ. Тэрнийхээ ашиг шимийг үргэлж хүртэж яваарэ гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа.